Сайн байцгаана уу? Япон улсаас мэдж байна. За би та нарт Япон улсын Монголоос давуу тал болон сул тал, Японд яагаад ирэх ёстой, яагаад ирэхгүй байх ёстой гэсэн юмнуудыг хэлж өгье. За Япон бол Монголоос ялгаатай бүр тэс ялгаатай шүү. За хамгийн түрүүнд нэгт нь цаг агаар. Цаг агаар нь маш өөр байдаг шүү. Монгол болохоор тийм нэг хуурай ширүүн ерөнхийдөө нэг салхи бол байнгын байж идэг. Гэхдээ Японд ирээд тэр салхи, тэр агаар, тэр цаг агаар ямар сайхныг мэдэрч байна. За цаг агаарын хувьд өөр ер нь бол бороо орно. Бороо одоо нөгөө жилийн 4 улирал бороо орно. Гэхдээ ингээ мэдээж өдөр болох орохгүй. Гэхдээ ер нь бол бороо ордог байгаа. Бороо орохоор маш олон сул талтай байгаа. Үс халцрна, үс шингэрнэ, үс хугарна. Тийм сул тавлууд байна. За бас ер нь хувцс чинь орвол ер нь удаан хатна, үс чинь орвол удаан хатна. Ер нь гутал мутал чинь норвол хэцүү ер нь тэгээд нороод ингээ гадаа явал ер нь хурдан ханаа төрнө гэх юм уу. Тэгээд та нарын бодсноос тийм дулаахан газар бол биш. Ер нь бол хүүтэн. Дулаахан биетэй угийн одоо нэг чирэг хүмүүст бол халуун байгаад идэг тий. Зүгээр хэвийн биднэрт угийн Улаанбаатар төссөн, Байранд төссөн. Тэгээд бидний хувьд бол Япон бол халуун орн бол биш. Зүгээр л энгийн. Тэгээд дэрэс нь өвөл нь бол маш хүүтэн. Монгол шиг хүүтэн. Монголоос бүр сул талтай, бүр айгу хүүтэн болохоор нэлийн зэврүүн, хавирга, нэвт салхилдаг. Одоо ингээд энэ тэнтээс ингээд зүсээд байгаа юм шиг тийм амир хөргөчн дотор байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг гэхүү. Яа тэгэхээр арлын орон дээрэс нь хүүтэн болцохоор ингээд усны чийг өөрөө хүний бие ингээд нэвт сүлбэх юм уу? Тиймэрхүү чийг одоо мэдрэгдэж маш хүүтэн байдаг. За цаг агаарын хувьд бол тийм сул талууд их байдаг. За цаг агаарын хувьд ярьсан дээр Монголын цаг агаар бол маргааш 15 градус байна. Тэдэн цагийн үед салхитай байна. Тэгээ бороо орно гэж хэлсэн бол яг л бороо нордог, салхин салхилдаг 15 градус яг байдаг. Японд болохоор маргааш бороо орно гэсэн мөртлөө бороо ордоггүй үе бас байдаг. Тэгээд тэр нь бол бүр дандаа тийм болдог. Маргааш бороогүй гिचээд бороо ордог, бороотой гिचээд бороо ордоггүй. Тэнгүүтээ гинт салхилдаг, гинт одоо нөгөө ерөөсөө цаг агаарынхаа тэр юутай ерөөсөө үнэн байдгүй. Цаг агаар нь худлаардаг. Тэнгүүтээ 18 градус гэсэн мөртлөө Монголын бараг 5-6 градустай адилхан. Тийм хүүтэн. Дээрэс нь японочууд өөрсдөө нэлийн чирэг хүмүүс байдаг. Нэлийн чирэг багаас нь угаасаа тэгээс сургацсан. Ер нь одоо ингээд айгүй хүүтэн. Би одоо жишээ нь бодигт явж хахад японочууд зүгээр зуны пүүцтэй, зарим хүүхдүүд нь шорттой, шалдан, охтууд нь бүхтэй шалдан. Тэгээд гүний гажим нь бүр ингээд хүзүндээ оролтон мөртлөө ингээд доогуур шалдан. Тэрийг нэг талаараа ингээд чирэг амар гоё чирэг хүмүүс амар юм өөртөө ингээд бүр чирэг болгоцсон гэх нь одоо тэр хүмүүс бол дэгдэгч гэсэн би бол тэрийг бол нэг гоё санагдахгүй байгаа. Хүн монголчууд угаасаа багаасаа доороосоо ингээд даажлахгүй гэдэг ингээд бүгдэнд нь хилээд өгсөн байдаг. Тэгээ ингээд доороосоо даарах бол ер нь бол дим штэ тий. Тэгээд ер нь бол тэр нь таалагдахгүй. Биднэрт бол хамаагүй л те. Зүгээр тийм байд юм лээ. Тэгээ ер нь бол цаг агаар нь хүүтэн шүү. Зуны улиралд бол үнэхээр байж ядам халуун шүү. Нилээн бөхчүм шүү. Даалт ихсдэг. Нилээн одоо халуун биттэй ч гэх юм уу. Тийм хүмүүс ер нь бараг ирээд хэрэггүй. За цаг агаар дээр тийм байна. За амтан дээр болохоор Монголын цаг агаард бол амтан нэг за боли хөдөө очиж шумал байдаг тийм үү. За ялаа л энэ өөр ямар ч амтан байхгүй тийм үү. За энд болохоор ялаа шумуул нь байна. Тэднэр нь бүр 2 дахин том хэмжээтэй мутацид орсон. Дээрэс нь
хамгийн том одоо гадаадынхныг айлгадаг нэг том юм байдаг. Тэр бол Жон. Жон бол нэлээд том. Тэгээд тэд нэр хэтэрхий ухаантай болсон. Чамайг ардаач гүүжин гэд мэддэг. Тэгээд өсрөн, нисэн. Тэр үнэхээр нөгөө нэг флаш гэдэг шиг нэг маш хурдтай. Тэд нар бол үнэхээр аимшигтай байдаг. Тэгээд жирийн Монголын ийм чигчээ өрөөний ийм толио шиг ийм биш. Бүр ийм том эрхий хураа шиг ийм том байдаг. Ийм том жом гэдэг одоо. Тэг баг нүд ам нь харагддаг гэхүү амар том жомтой. За тэгээд тийм болохоор жомноос айдаг, жом дургу би нар зайдаг дотор нь мохоо ордог хүмүүс ер нь Японд ирээд хэрэггүй. За шууд нэгмүү амтнаас болоод ирэхгүй гэж хэлэхдээ гэв. Маш олон шалтгаан цаана дахиад байгаа. За одоо дахиад сонсцгоё. За өөр амтны хувьд бол тийм бусад төрлийн амтнууд нь ч гэсэн нэлээд том. Сон гэсэн амтнууд бас нэлээд юм гарын дүртэй ийм том байдаг. Аалзнууд нь бас янз янзаараа маш том. Аалзнаас илүү аалзны шүлс нь амар том байдаг. Тэг ингээ хаасаагүй ингээд хийцэн. Тэгээд тэд нар айгүй эвгүй. Амттууд нь юу маш хурдан хөдөлгөөнтэй нэг таалагддаг. Шууд нас айгүй ядаргаатай дуурдаг. Нэг кракет илүү тийм сонин хэрэг шиг шоу байдаг. Тэр нь болохоор гэд ингээ нэг орилоод байгаа юм шиг дуурдаг. Тэгээд тэр нь хаасаагүй байдаг нь амар ядаргаатай байдаг. Жижигэн нэг тийм дар гэж дуурдаг тийм болжим шиг сонин шуудаг. Тэр нь болохоор бас нэг тийм мутацд орсон юм шиг нэг тийм сонин шуунууд байдаг. Тэд нэр айгүй сонин цэглгааны шонгийн утсан дээр суугаад байдаг амар эвгүй. За тэгээд амьтдуудын хувьд бол ер нь бол хэцүү шүү. Амьтад бол маш ихтэй, маш заван, маш том, тэгээд аимшиг амьтдтай. За байгалийн хувьд бол ой мод хэтэрхий их байдаг. Хэдий гоё ногооч гэсэн хэтэрхий юм ихтгэрийг бүр арай дэндүү гэдэг нь энэ Японд тааж болно. Битүү ой мод хэтэрхий их шивгүү нөгөө нэг ширэнгэн ой гэх юм уу тийм ойтай. Бамбо буюу хулсан модны ой гэх юм. Тэгээ бас бусад бүх юмуд ингээ ойтай. Хүн батил амтан явах эцсгүй тийм ойтай байдаг. Тэгээд нь ерөнхийдөө бол аимшигын кинон дээр гардаг шиг тийм ойнууд маш их байдаг. Бараг л яваал алхан тутамд чинь ой байгаа. Дээрэс нь гол маш ихтэй. Зүгээр Монголын гол бол нөгөө нэг хүн гатлах боломжтой гэдэг бол эдхийн гол тийм биш. Том голуудтай. Хэтэрхий том хүн гатлах боломжгүй. Нэлээд том голнуудтай. Мэдээж гүүрнүүд байдаг ч гэсэн маш эвгүй мэдрэмж төрүүлэхээр тийм голнууд байдаг. Тийм болохоор ер нь бол жоохон уснаас байдаг тий. Дотор нь муухай харагдаг хүмүүс бол ирээд хэрэггүй. Тэгээд дээрэс нь нуурнууд маш их байдаг. Мэдээж далайн орно. За тийм байгалийн үзэгдлүүд нь маш хэцүү. За байгалийн үзэгдэл ярьсан дээрээ тайпо буюу хар салхи болдог. За дээрэс нь цунами энтер болдог. Газар хөдөлдөг. За ер нь бол дурдсан маш их олон асуудал байдаг. Тэгээ байнга болохгүй мэдээж хэрэг. Зүгээр мерсэр ингээд унтж яхад ерөнхийдөө газар хөдлөлт заримдаа ингэ мэдрэгдчихэрдэг гэхүү. Тэгснээс бол байнга болохгүй мэдээж хэрэг. За тэгээд өөр апартмент ирээ бүгдээр байшин ярий. Байшингийн хувьд бол нэлийн нэмгэн байгаа. Цаас гэж болно. Цаасаар хийдэг. Ерөнхийдөө бол нэлийн нэмгэн байшингуудтай байгаа. За дээр үеийн байшингуудаас ахуулаад орчин үеийн байрнууд нь гайгүй ч гэсэн ер нь бол нэмгэн шүү. Та нар хамаагүй юм ярьж болохгүй, хамаагүй ингээд орилж гэж тэ чанга дуугүй болохгүй болдог байгаа ч гэсэн ер нь л та нарт өөртөд нь л дэмий зүйл болдог. За ер нь бол байрнууд нь маш нэмгэн, орчин үеийн байрнууд нь ч гэсэн юм. Тэгээ бас маш жижигхэн байдаг байгаа. Маш жижигхэн шүү. Тэгээ ингээд зай тал байгуу багтай тийм байдаг. Тэгээд гэр оронд шавж орж ирэх нь айгу төвхтэй. Тэр нь айгу төвхтэй шүү. За тэгээд хоол хүнсний төвлөл. Хоол бол Японы хоолны эх орон гэдэг бол яг үүндээ худлаа. Та нарын сонсож байгаа бүх хүн чинь бүгд худлаа шүү. Ер нь бол жинхэнэ үннийг хэлье. Үхрийн мах. За монголчууд болохоор үхрийн мах идэх туртай тий хоньны мах идэх туртай. Хоньны мах уучлаарай байхгүй. Японд мал аж ахуй нэг сайн хөгжөөгүй учраас
тийм ч их тийм супермаркет болгон тийм хонь өхөр мах байхгүй. Өхрийн Монгол байдаг. Гэхдээ ихэнхдээ Австрали болон Канад гэвчихсэн байдаг. Тийм үү. Тэнгүүтээ ихэнхдээ дахианы мах болон загасны мах хамах байдаг. Өөртөө болохоор нэг амар их тэгэр мах өдөр шөнөгүй иддэггүй. Өдөрт нэг загас нэг идүүлээд нь дахиад идүүлээд нь тийм л хүмүүс. Монголчууд нэлийн ирээд өлсдөг байгаа шүү. За тэгээ хоол хүнс дээрээс нэг будаа их иддэг хүмүүс будаа угаасаа эндний цаг агаарт будаа идэхээс өөр аргагүй болдог. Будаа идэхээр арай нэг эдэнхтэй болдог. За тэгээ Японд үсэх ундаг шүү. Шал өөр юм арчлаа. Гэхдээ тийм үс ундаг. За тэгээд хоол хүнсэн дээр ярьсан. Ялгаагүй л бүх юм нь ирүүл гэж бити бодороо. Ялгаагүй л сахар ихтэй юмнууд их байгаа. Ялгаагүй л транс тостой юмнууд их байгаа. Ялгаагүй л амар шарсан хуурсан амтлагчтай юмнууд их байгаа шүү. Ялгаагүй л амтлагчтай тэр халуун ногоот юмнууд бас байдаг шүү. Та өөрөө л юу идэхэл шийддэг байгаа шүү. За хоол хүнс нь хямдхан гэдэг. Үнэндээ л үнэтэй гэдэг шүү. Маш үнэтэй. Мах болон ногоо ер нь бүх юмнууд нь үнэтэй шүү. Үнэтэй. Монголоос үнэтэй юмнууд зөндөө байгаа. Тэгээд тийм байдаг шүү. Ер нь бол маш үнэтэй, бүх юм нь үнэтэй. За би татвар дээр нэг юм хэлчихье. Татвар болохоор Монголд эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгал тиймэрхүү ер нь даатгалууд авдаг бол энд болохоор эрүүл мэндийн даатгал тэг нийгмийн даатгал бол угаасаа тэр бол угаасаа авах ёстой. Тэгээд оршин суугаа татвар гэж авдаг. Тэр нь жил бүр амьдрах тусамж нь нэмэгдэж авна. Тэр бол үнэхээр шудраг бус татвар. За тэгээд тэр эрүүл мэндийн татвар болохоор чи гадаад байна уу, Япон байна хамаагүй. Япон улсадын газар нутаг дээр байгаа нөхцөлд албан хүчээр чамаас авна. Заахгүй байж бас болох юм шиг. Гэхдээ ер нь бол заавал авна тэр татварыг. Тэр бол үнэхээр тэнийг үйл явдал. Одоо тэнийг одоо нөгөө нэг шийдвэр. За одоо энэ Японы тэр татварууд айгүй ядаргаатай санагддаг. За мэдээч хэрэг машин даатгал тэрний татвар байгаа. Бас хүн даатгал энэ төрөс байгаа. За юу. Тийм болохоор ер нь бол Японд ирээд хэрэггүй. За тэгээд хоол хүнс нэг юугүй. За хамгийн амар нь хүний хүмүүсийн бодоод идэг цалин байлаа айгу өндөр гэдэг нь шүү дээ. Цалин бол өндөр байх тусмаа татвар их авна. Чиний цалингаас чинь зөндөө татвар авна заяа. Тэнгүүтээ ер нь амар татвар ихтэй. За яг гудамж талбай нөгөө цементэн ер нь бол цемент. Гэхдээ амар нарийнхан болохоор одоо ингээ осол гарах магадлал айгүй ихтэй. Тэгээд ингээд Японууд амар сонио машин амар хурдтай барьдаг заяа. Амар огцом торомжлж амар мэдрэмжгүй барьдаг. Монголчууд бол ингээд амар эвтэй ингээд амар ивэн олж барьдаг хүмүүс юм байна. Японууд болохоор ингээд огцом торомжлог гинт хүн гарч ирвэл гинт ингээд зогсдог. За би ядаж жишээ захирлын машин ингээд суугаа явжсэн чинь шинэ машин унсан гэсгээд би хойно сууж исэн мөртлөө нөгөө бүсээ зөөгөөгүй миний бур байсан юм аашийн. Гинт нөгөө нэг ягууны зам гараад ирсэн гинт ингэж торомжлоод миний хажуу суусан охин болон би хоёулаа ингээд урагшаага нөгөө жолоочийн хойлоос хандлт ингэж цохиулсан байгаа. Тэгээ би болохоор ингээд өвдгөндөө гимтсэн байгаа. Тэгээ тэр болохоор ингээд бүгд японочууд ер нь тэгж барьдаг. Ер нь бол бүх японочууд амар тэнэг машин барьдаг. Машин барьж чаддаггүй хүмүүс байгаа. Тийм болохоор аюултай гэж болно. Тэг нэр нэг юм хэлэхэд гэрлэн төхөө биш. Замын гэрэл амар муу шүү. Замын гэрэл байхгүй шүү баг. Байх нь байна буддист юм бид шүү. Тийм болохоор орой үед шахууд амар аюултай биш, эвгүй мэдрэмж төрдөг шүү. Зүгээр л харанхуй аимшигтай, сүнстэй, тийм эвгүй аимшиг кинон дээр гарч байгаа юм шиг тийм эвгүй мэдрэмжтэй шүү. За тийм учраас Японд ирээд хэрэггүй. Тэгээд ямар ч коллектив харилцаа холбоо гэсэн юм бол байхгүй. Тийм та нар бодож хэрэггүй. Бүгд ингээд доошогоор нь хинний өөдөс харахгүй бүгд юм. Хэдий нөгөө хүний орон зайд халтахгүй ч гэсэн
цаатлаараа тэр нэг айгу уйтгахтай, амар гонхтой, амар тэнэг амьдрал. Ихэнх нь ингээд ганц би эр имбүү ганц би доошоо газар ингэж хардаг. Харсан ч ингээ амар муухай хардаг. Ингээд бүр ингээд үзэн ядмаар ингэж хардаг. Гадаад хүмүүс рүү бүр амар ингэж муухай хардаг. Тэг ингээд бүр ингээд хамаг юм авчруулаад айгүй муухай хардаг. Тэгээ худлаа наана ингээ энийгээд ингээд санаа тэгдэг байгаа. Тэг ер нь бол амар дургуцлаа эрхлэрхийлдэг. Эднэр бол гадаад хүмүүст айгүй дургу. Тэгээд тэгэд ер нь бол Японд ер нь баг ирэх хэрэггүй шүү. Цаг мөнгө, хайрын цаг мөнгө бүх юмараа хохирно шүү. Ер нь бол Японд ирээд хэрэггүй байгаа шүү. Бүх хүмүүсийг тийм биш. Бүх хүнд тийм биш. Одоо нөгөө нэг хүн болгонд тийхгүй байж болно гэдэг штеп. Үнэхээр тийм байж болно. Гэхдээ яг ирээдүйд өөртөө мэдэр тэгээд дараа нь яг тийм байх шүү гэж боддөө шүү. За баярлалаа.